Улаанбаатарт хэрэгжиж байгаа цэвэрлэх уламжийн төсөл дээр очисон энэ ган зөрөг дарга бас цуг очисон доо. Төсвөн Монголын тэр барилгын хөгжлийн төвмөөр ороогүй юм байна лээ. Солон 1-2 ороллын төсөл дээр бас л очисон, бас л ороогүй байсан да. Тэгээд ордог болтой ингэж бас яг бүгдийг ингэж хийж болохгүй хаа. Тэгэхээр яг аль аль нь Оросыг тэрийгээ бас ялгчихнаас. Тэгээд би сангийн сайдаас суух гэдэг нь тэр нөт гайлын татвараас чөлөөлөгддөг юм байлээ. Тэд нар одоо ер нь бүх энэ төслүүд ингэж нөт гайлын татвараас чөлөөлөгддөг юм уу? Энэ нь одоо нөгөө эргээд хувийн хвшлийн дотоодын аж ахуйн нэгжүүд адилхан бүтээн байгуулалт хийж байхад тэд нар бол гайл нөтөөс чөлөөлөгддөг шүү дээ. Тэгэхээр энээс чинь болоод бас одоо өртөг энэ адилхан ажил хийж байгаа газруудын ялгаа зааг гараад байгаа. Энэ дээр нэг та нэг хариулт өгөөч. За, сөрөгчийн асуултанд хариулъя. 8 номер. Тулга сангийн гишүүний асуултанд хариулъя. Тэр гайлын албан татвар бол нэмэгдсэн өртгийн албан татварыг гадаадын зээл тусламж аль алинаас нь ерөнхийдөө чөлөөлж байгаа. За, тусламжаас яагаад чөлөөлдөг вэ гэхээр донор орны татвар төлөгчдийн мөнгөөр манай улсд үзүүлж байгаа тусламж учраас үүнээс Монгол улсын засгийн газар давхардуулан татвар авахгүй байх энэ зарчмын дагуу ерөн тусламжийг гайлын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа. Зээлийн хувьд бол зээлийн хөрөнгөөр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн тэрэн дээр бол гайл болон нэмэгдсэн өртгийн албан татварыг авахаар одоо нэг зээлийнхэн зардлыг л нэмэгдүүлнэ гэсэн үг л. Зээлээр авж байгаа юмнасаа татвар авах нь өөрөө логикгүй болоод байгаа учраас буцаага төлөх юм дээрээ татвар авч байгаа нь логикгүй учраас одоо зээл дээр бол чөлөөний гайл болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нийтлэлээр чөлөөлдөд явж байгаа. Энэ бол зээлийн бүх ерөнхий хэлцээр дээр тусгатаад явдаг байна. За, дэлгэр жаргал нэмж хариулъя. 6 номер. За, Солонгосын Экзим банкны хөнгөлөлтөө зээлээр хийж байгаа Солонгоны хорооллын хувьд бол 22 оны 1172 дрофт 2022 гэсэн магадлалын ерхий дүгнэлтээр барилгын хөгжлийн төвөл магадлал хийгдсэн байгаа. За, төв зөвөрлөх байгууламжийн хувьд бол Хятадын Экзим банкны хөнгөлөлтөө зээл түлхүүр гардуулах буюу EPC нөхцөлтэй учраас зураг төслөө гүйцэтгэгч өөрөө хийгээд тэрнийхээ даваа гүйцэтгэх нөхцөлтэй учраас яг энэ төв зөвөрлөх нөгөө талдаа нь тэзүү нь бол батлагдсан технологийн байгууламж учраас барилгын хөгжлийн төв дээр бол магадлал хийгдэг юм байна.